67 кг-ийн жингийн Muay боксын одоо өрсөлдөөн харагдаж байна. За хөх болонд 2011 оны одоо дэлхийн аварга тамирчин Үлзий батын төр бая гарч ирсэн бол за улаан болонд Хөвсгөл аймгийн тамирчин Батгэрэл одоо өрсөлдөж байна. За хөдөө орон нутгаас одоо анх удаа одоо Мутаан төрөлд тамирчтай илгээсэн. За ингээ одоо аваргын одоо төлөө шигшээ тулаанд бас томжуулдсан байна. За хөх болонгийн тамирчин Үлзий батын тэр 1990 онд төрсэн их зэг сургууль сурдаг. Олон улсын хэмжээний мастер цолтой. За 2007 оны Макао зохиогдсон Азийн анх дугаар наадмаас эхэлж одоо кикбоксing төрлүүдэд амжилттай өрсөлдөх болсон. За улмаар 2010 онд Австрийн Спрукт зохиогдсон дэлхийн цамын аварга тэмцээний мөнгөн медаль хүртсэн. За дээр нь Вьетнам зохиогдсон Азийн Тайланд зохиогдсон Азийн тулааны спортын наадмын хүрэл медальтай. За энэ жил 2011 оны 5 дугаар сард Украин улсын Киев хотод зохиогдсон дэлхийн аварга тэмцээний аваргын алтан медаль хүртсэн. За манай орны одоо 8 дахь одоо дэлхийн аварга байгаа. За мөн одоо энэ дэлхийн аварга тэмцээний 5 жил тасарсан алтан медалийг хоронд авчирсан. За Украины Киев хотноо Монгол улсынхаа бас төрийн дуулалыг энэ жил ихшгэлүүлж чадсан ийм тамирчин. За энэ тамирчинтай Хөвсгөл аймгийн тамирчин Батгэрэл өрсөлдөж байна. За Батгэрэл бас энэ одоо дэлхийн аварга тамирчинтай бас айхгүй бас ингэж өрсөлдсөнийг төстэй бүхэндээ үзүүлж байна. За тэр хоёр бол хөөгөө за Бат хоёр бол бас хамгаалтын шилж цаа. За ингээд энэ Мутаан төрөл бол одоо ингээд өвдөг дохоо одоо бүхэл төрлүүд одоо ингэж марж өгж өрсөлддөг төрөл байгаа. За тэгэхээр энэ техникийн үзүүлэлтийн үед бол бас тэрхий хол байгаа харагдчихлаа. Тэр хоёроо. За энэ Хөвсгөл аймгийн тамирчнууд бол бас хүчтэй зөрөгтэй ийм тамирчин байна. За тулааны 1-р үе өндөрлөө. За тулааны 1-р үед дэлхийн аварга маань техникийн дамгаа байдлаар олон удаа өгсөөс өвдөгний тогтолгоонуудыг хийснээр өрсөлдөгчөд тоолуулсан. За энэ хэсгээс тавтаж үзүүлж байна. За тэгэл ер нь өвдөгөр бол хаашаа бол хаашаа одоо өвдгөж болдог. За ингээ олон удаа дараалаад ингээ өвдөглээд хахаар гар хөл явахд хэцүү болно даа. Ер нь зөвхөн аргалах юм л юу үлддэг байгаа. Сонголт энэ дээр харагдчих. За өвдөгний тоглоом бол үнэхээр амжилттай болж байна. За энэ туршлагатай сайн шүүгч нь тулааны шүүг явуулж байна. Жан дээр үсрээд өвдсөн өвдөг. За дээрээс нь тохоог бол одоо энэ би одоо энэ ар хэсэгт бол тохиолдож болдог. За энэ дээр дараас нь тохоонод харагдаж байна. За тохооны тогтолгоо 1 2 3 4 ч одоо тогтолгоо. За дээр нь өвдөгний өвдөглөлт. За ингээ одоо шүүгч одоо тоосон байгаа. За 1 2 2 ч өвдөгнийд 3 за 4 заяр нь өрсөлдөгчд ямар ч одоо сонголт үлдээг байна. За их төвчээртэй тамирчин байна. За өөр тамирчин бол багш руугаа хараад одоо волейбол гэмээр ийм л одоо дүр зураг харагдаж байна. За энэ дээр дасгалжуулах татгалцсан байна өрсөлдөхөөс. Хитрхи техник үзүүлэлт бол хитрхи хол тасархаа байгаа нь харагдаж байна. Аргагүй одоо аварга маань аварга гэдгээ бас энэ улсын аварга тэмцээнд харууллаа. За ингээ 2011 оны улсын аварга сургууль Muay боксing аваргаар Мишель кикбоксing тамирчин төр 2 бодлоо.